бол аливаа ажлыг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжийг олгох хэрэгсэл юм. Компьютерийг зөв ашиглахын тулд бид компьютерт хийхийг хүслийн өгөгдлийг оруулах чадвартай байх ёстой. Үүнийг хийх боломжийг үйлдэлийн системүүд бидэнд олгодог. Үйлдэлийн системийг заримдаа OS гэж нэрлэдэг бөгөөд энэ нь компьютер дээр ажилладаг програм хангамжийн үндсэн хэсэг юм. Үйлдэлийн систем нь компьютерийн бусад бүх програм хангамж, техник хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хянж харилцан ажилладаг. Орчин үеийн үйлдэлийн системүүд нь дүрс, товчлуур, текст дагуулсан график интерфейстэй ба энэ нь компьютерыг ашиглахад илүү хялбар болгодог. Та үйлдэлийн системийн харагдах байдлыг хүсснээрээ өөрчилснөөр ашиглахад илүү хялбар болгох боломжтой. Та компьютераа ашиглан баримт бичиг үүсгэхийг хүсэж байна гэж бодъё. Та үйлдэлийн системийн зургийн цэс, товчлууруудыг ашиглан бичиг баримт үүсгэх, гарыг ашиглан баримт бичигт эксэдвэ оруулан үйлдэлийн системд өөрийн файлыг хадгалж болно. Үйлдэлийн систем нь таны гар дээр юу бичиж байгааг хянах, процессоруудыг удирдах, таны мэдээллийг хатуу дискэнд хадгалах гэх мэт бидэнд харагдахгүй үйлдэлүүдийг гүйцэтгэдэг. Төрөл бүрийн компьютерт зориулсан ялгаатай үйлдэлийн системүүд байдаг. Ихэнх компьютерууд нь Microsoft Windows үйлдэлийн систем ашигладаг бол Mac-ийн компьютерууд Mac OS үйлдэлийн систем, зарим компьютер Linux үйлдэлийн системийг ашигладаг. Зөөврийн төхөөрөмжүүд нь зөөврийн компьютер болон ширээний компьютераас өөр үйлдэлийн системтэй. Таныг компьютер худалдаж авах үед тухайн төхөөрөмжийн үйлдэлийн системийг ихэвчлэн урьдчилан суулгасан байдаг.